За бид нар өнгөрсөн 2025 онд ажилгүйдлийн сан дээр 90 орчим тэрбум төгрөг хөрөмтлүүлээд одоо ажилгүйдлийн тэтгэмжээ олгосон. За сүүлийн үед бол ажилгүйдлийн тэтгэмжийг одоо зохиомлоор бий болгож явах юм 9 сар хүртэл ажиллаад ажилгүйдлийн тэтгэмж авдаг эрх үүсдэг 76 хоногтой тэнцэх одоо цалинг. Гэтэл одоо хувийн хвшлүүд дээр мөн одоо зарим байгууллагууд дээр одоо за намайг одоо юу гэдэг юм тийм ээ захирлаа намайг ажлаас чөлөөлөд өгөөсгүй чи ажиллаа хийлдэг хийнэ гэхдээ ажилгүйдлийн тэтгэмжээ аваад ингээд хийгээд явж байя гэдэг. Зохиомлоор ингээд одоо эрэлт гэдэг юм тийм. За нөгөө талаа зарим одоо байгууллагууд төр сонирхтгол үүссэнтэй холбоотой өнгөрсөн жил 10-11 сард бид нар ажилгүйдлийн тэтгэмжээ тасалдаж эхэлсэн. За энэ жилийн 2026 оны улсын сүдээр бид нар төсөв өргөн барихтаа 192 тэрбум төгрөг төсвөлсөн ажилгүйдлийн одоо сан дээр. Тэгэнгүүт хүрэхгүй байгаа учраас бид нар ажилгүйдлийн тэтгэмжийг олгодог одоо хэрвээ өөрийн хүсэлтээр гарсан бол 76 хоног биш та 55 хоног шүү 9 сар биш 12 сар болгоно шүү гэдэг юм уу. Жохон нэг ажилгүйдлийн тэтгэмжийн сан дээр бид нар тодорхой хэмжээний зохицуулт хийгээд за үйлдвэрлэлийн ослын сан бол бас үлдэгдэлтэй үлддэг сангуудын нэг. За бид нар ингээд нөгөө талд ажилгүйдлийн тэтгэмжээ одоо сантайгаа хооронд нь гүйлж болдог энэ зохицуултыг энэ хуулиар дагуулж оруулж ирж байгаа.